Иргэн тавтай морил. За өмнөх хичээл дээр бүгдээрээ while давталтын талаар үзсэн. Өнөөдөр бол бүгдээрээ for давталтын талаар үзнэ. За энэ давталтуудын зарчим бол ердөө л бүгдээр ижлэхэн. Гэхдээ бичиглийн хувьд хоорондоо ялгаатай. За тэгвэл for давталтыг бичгтээ бүгдээрээ for гэсэн үгээр бичнэ давталтын нэрийг. За түүний дагаар мөн адил хаалтаа нэ. За давталтын маань хийх үйлдэл маань мэдээж уулзсан хаалтын донд байх ёстой. Тэгэхээр энэ нэг мэдээж нөхцөл байж тараа. Энэ нөхцөл бэлтгэл юм бол энэ уулзсан хаалтных энэ код маань цикл байдлаар ажиллана гэсэн. За for давталтын ялгаатай зүйл нь хаалтын донд 3 өөр зүйлийг бичдэг. За ингээд яачаа. 3 зүйлийг бичдэг гэсэн. Өмнөх while давталтаар бид нар хаалтын донд ганцхан нөхцөл бичсэн бол for давталтын дотроо бид нар 3 өөр зүйлийг бичдэг гэсэн. За мэдээж counter маань байна. Counter гэдэг хувцагчаа зарлажээ. За хамгийн түрүүнд бид нэр тухайн контрын эхлэх утгыг зааж өгдөг. Одоо нэгийг орно гэсэн үг. Тэгэхээр контр гэдэг хувцагчийг хэдлээ нэгээс эхлүүлье гэж заачлаа. Энэ хоёр дахь зүйл нь болохоор бид нөгөө нэг давталт дуусах нөхцөлөө шалгана. Контр маань 10-аас багуу гэдгээс нөхцөлөө шалгана. 3 дахь бичих зүйл маань нөгөө нэг контр хувцгийг нэмэгдүүлнэ. Тэгэхээр for гэсэн хаалтан донд хамгийн түрүүнд контрынхаа эхлэх утгыг зааж өглөө. Дараа нь энэ давталт дуусах нөхцөлөө зааж өгнө. 3 дахьт нь тухайн контроо нэгээр нэмэгдүүлнэ. Ерөнхийдөө түрүүний энэ үйлдэлийг л бид нэр доор нь тусдан бичлэгүүгээр шууд for давталтын хаалтан донд контроо нэмэгдүүлж гэнэ гэсэн үг байхгүй юу? За тэгэл энэ кодын дондаа түрүүний printf гэсэн нэг хийх гээд байгаа олон дахин циклд хийх гээд байгаа тэр кодоо бичиж хангалттай. Контр. За ажлуулаад харцгаая. Нэгээс 9 хүртэл хэвлэлээ. Тэгэхээр for давтал маань ямар тач ажиллаж байна те. За одоо програм маань яг яаж ажиллаж байгаа гэдгийг ухаж ойлгоцгоё. За бид нэр counter гэдэг хувьсгчаа зарласан. Гэхдээ утга оноож өгөөгүй шүү. Одоо харин for давтал маань эхлэхдээ одоо нөгөө counter-тай утгаа оноож байгаа байхгүй юу? Эхлэх утга нь counter маань нэгээс эхэлнэ шүү гэдгийг зааж өглөө. За. Заагаад өгсөн. Одоо counter нөхцөлөө шалгана. Нэг маань 10-аас бага учраас энэ нөхцөл маань биелэн те. Counter одоохондоо нэмэхгүй орхино. Тэгэхээр нөхцөл шалгаад энэ нөхцөл маань биелц учраас энэ уулзсан хаалтанд дундах код маань ажиллалаа. Тэгэхээр консоль дээр маань 1 гэдэг тоо хэвлэгдсэн байгаа. Одоо энэ код ажилд дууссаны дараа одоо контр бид нар нэмнэ. Хамгийн сүүлд нь бид нар контр нэмнэ гэсэн. Контр маань нэмэгдээд одоо бол 2 болсон байгаа. Тэгвэл одоо нөхцөлөө дахиад энэ нөхцөлөө дахиад шалгах чинь нөгөө while-аагаа төстэй. Одоо контр маань 2 болсон учраас 2 маань 10-аас бага уу гэдэг шалгах чинь энэ нөхцөл биелсэн учраас энэ уулзсан хаалтанд дундах энэ код маань дахиад ажиллалаа. Одоо л контр маань 2 учраас дэлгэсэн дээр 2 гэсэн тоо хэвлэлээ. For давталтын маань код ажил дууслаа. Контр нэмлээ. Контр маань одоо 3 болсон. 3 маань 10-аас бага уу шалгалаа. Гэх мэтлэн саяны цикл маань дахин давталтаа яваа л. За 9 дахь цикл дээр контр маань харин нэмсний дараа 10 болж хэврэн те. Энэ хүртэл энэ дээр 3 гэх мэтлэн 9 хүртэлх тоо хэвлэгдсэн байгаа. Одоо л контр маань 10 болсон. 10-10-аас бага гэсэн энэ нөхцөл маань биелэхгүй учраас энэ for давталтах энэ код маань ажиллахгүй шууд алгасна. Шууд код маань 11 дэх бүрэн дээр ирээд програм маань дуусгахнэ. За одоо бүгд яг яаж хэлсэн ойлгосон баг те. Дахиад үр дүнг нь харах юм бол 1-ээс 9 хүртэл хэвлсэн. За өмнөх while давталтын дагуу бид 1-ээс 10 хүртэл хэвлэмээр байгаа бол ердөө л нэг давталт дуусах нөхцөлөө 10 биш 11 гэж шалгачна гэсэн. Тэгэхээр контр маань 11-ээс бага байх юм бол энэ printf команд маань олон дахин циклэд ажиллаа л гэсэн. Одоо бол 1-ээс 10 хүртэл хэвлэж байна. За for давталтын маань бичгэл ердөө амархан. Ерөнхийдөө while давтгалын бичгэлийг илүү хэлбэршүүлсэн хувилбарна гэж бас ойлгож болно. Гэхдээ бол for while эд маань хоёулаа ижлэгэн л давталтыг үүсгэж байгаа. Ижлэгэн логиктэй гэсэн. За дараагийн давталт маань болохоор do while. За for бүдэр арилгачээ. Counter маань хэвээрээ байж гэн. За do-гийн бичгэл болохоор арай өөр. Do гээд нөхцлөө ихэндээ шалгахгүйгээр эхлээд уулзсан хаалтан дотор кодоо биччихнэ. Яг юуг ямар кодыг давтах байгааг биччихнэ. Харин нөхцлөө хэдүүлээ сүүлд нь шалгаж өгдөг гэсэн. Эхэндээ биш сүүлд нь нөхцлөө шалгана. Тэгэхээр counter маань 11-ээс бага. За тэгээд нөгөө printf-ийг бичиж. Printf хөвдөө контра хэвлэнэ. Энэ дээр болохоор while-тай адилхан бид нэр контра давшил бүрийнхаа сүүлд нь нэмж өгөх хэрэгтэй. Түрүүний for давталт бол энэ нөхцөл шалгаж байгаа хаалт дотроо нэмжсэн шүү дээ. Харин while болон do while давтал маань яг энэ циклж ажиллаж байгаа энэ уулзсан хаалтын дундаа тэр контра нэмдэг кодоо заавал бичдэг шүү. За тэгээд мэдээд нөхцлөө хамгийн сүүлд нь шалгана.
За ажлуудад харчээ. За энэ дээр ямар нэг алдаа гарсан байна. Do while-а тэгэхээр буруу бичсэн байж магадгүй. Хэдүүлээ бүгдээ do while-ыг яаж бичдэг вэ гэдгийг харж л та. Do while C. За тэгэхээр do while-ыг яаж бичдэг вэ? Уг нь бол зөв бичсэн байна. Гэхдээ энэ нэг контур нэмнийхээ хойно цэг таслал ажиллаа мартсан ба шүү дээ. C-ийн дээр ямар ч мөр програм маань заавал цэг таслалаар дуусах хэрэгтэй. За одоо ажлыг харах юм бол ялгаагүй ажиллаж байна те. За тэгэхээр хэдүүлээ ямар нэгэн ийм циклдуулж ажиллах шаардлагатай програмыг 3 янзаар бичиж болж байна те. While давталтаар, for давталтаар, хамгийн сүүлийнх нь do while давталтаар. Тэгэхээр давталт бол бидний програмыг олон дахин газар нэг төстэй програмыг олон дахин бичгээс сэргийлсэн. Хэдүүлээ бол энэ програмаа нэг л удаа бичсэн тэрийг л олон дахин циклтэй ажиллуулж байна. Одоо бүгд юу ячил та. Окей 10 хүртэл хэвлэлсэн тэгвэл 100 хүртэл 1-100 хүртэл хэвлэлээд үзье л та. Тэгэх юм бол ердөө л энэ нөхцөлийнхаа дуусах нөхцөлийг л 10 биш 100 болгоход л хангалттай. Одоо харчих л да. Окей, код маань одоо тгээс 100 хүртэл хэвлэж байна те. 90 хүртэл хэвлэж байна. Тэгэхээр давталт гэдэг бүр амар ашигтай байгааз бид нэр олон дахин 100 удаа copy paste хийх зүйлийг ердөөл нэг 4-5 мөр код болгоод бичиж хангалттай. Одоо тэгвэл зүгээр 1000 болгоч л та. Контр хэдүүлээ. Энэ дээр хэдүүлээ нэг алдаа гаргасан байна шүү. Бид нэр контрын утгыг энэ дээр зарлж өгөхөө мартсан байна те. For давтал дээр бол бид нэр хаалтанд дундаа эхлэх утгаа зарлж онож өгчүүлсэн бол while болон do while давтал дээр бол бид нэр давталтынхаа энэ гадна заавал эхлэх утгаа онож өгөх хэрэгтэй. За контр маань нэгээс эхэлнэ. Тэгээд 1-ээс 1000 хүртэл хэвлэе гэж амчин тэгвэл 1001-ээс бага байна гэдэг нөхцөлөөр шалгах чинь. За одоо дахиад ажлуулаа харчих. Одоо бол бүр код маань 1-ээс эхлээд 1000 хүртэл тог дийлэгцэн хэвлэж харууллаа. Тэгэхээр давтал маань бидний кодыг маш хэлбэршүүлж өгдөг. Маш чухал энийг байнга ашиглана. Тэгэхээр бүгд ойлгосон байх гэж найдаж байна. Дараагийн жишээлээр уулзъя. Баярлалаа.